Эсвэл одоо өөр бүх салбар дээр миний гэрлэлт бат байх хэрэгтэй. Тэгэхгүй бол харанхуй үеийг даван туулж чадахгүй биш. Шүнийг давж чадахгүй. Тийм учраас эхнэр нөхөр бид хоёр ийм байх хэрэгтэй. Энд бид өөрсдөө бэлдэх хэрэгтэй. Бидний гэрлэлтийн харилцаа үнэхээр гүн болсон байх хэрэгтэй. Бидний гэрлэлтэн дотор бурхан үнэхээр ажилласан байх хэрэгтэй. Бидний үр хүүхдтэй ажиллаж байгаа хүмүүжил дотор тэр үнэхээр ажилласан байх хэрэгтэй. Гэж бас бид нар өөрсдөө бэлдэн. Гэтэ хүүхдээ бид нар ингэхгүй байхгүй. Бид нар энэ бүхнийг хийчихээд хаанчлын үе ирэхээр яах вэ бид нар түүний хаанчл дотор бид нар өөрсдийнхөө хийх ёстой ажлыг бурхны цэвэр удирдлага дотор хийж эхэлнэ шүү дээ. Тэгээс бид нар мөнгө хэрэгтэй гэдэг үхэн хөтлөө мөнгөний араасгүй гэдэг ерөөсөй болохгүй байхгүй. Тэгэхээр ийм чухал үе учраас бид нар энд нөөцтэй хандах ёстой болж байгаа. Би сурах ёстой. Яагаад гэвэл тэр үед миний мэдлэг хэрэгтэй болох учраас би боловсрох ёстой. Би ухаантай байх ёстой. Би ийм миний гэрлэлт, миний үр хөвгөд, миний амьдрал бүгд жинхэнэ утгаараа түүнд үйлчлэхэд бэлэн болсон байхын тулд би одоо бүх юм хийх ёстой. Тэгэхээр шаргуу хөдөлмөрлөх ёстой он жилүүд бол яхахгүй одоо мөн байгаа байхгүй. Тэгэхээр цаг үеэ бид нар мэдэрч мэдэх ёстой. Яагаад гэвэл харанхуй ирж байгаа учраас энээс өмнө тэр бидэнд хоолоо өгөх гэж байна. Тийм учраас тэр бидэнд урилгыг тараасан ба. Яагаад гэвэл тэр харанхуйг туулах нэгүслийн хүчийг хүн болгонд өгөгдөхгүй. Тэр харанхуйг бид нар нэгүслийн хүчээр туулна. Хоёрдугаарт нь та нар санаж байгаа үедээ Есүс нэг 10 сүт бүсгүйгийн тухай ярьдэн шүү дээ. Аруула Есүс болцоос залууг утгаар гардаг. Гэхдээ 5 нөөц тастай байдаг. 5 нөөц тасгүй байдаг. Хүлээсээр байгаа тасн дуустдаг тухай. Тэгэхээр бид нар нөөц үнэхээр нөөцтэй байх хэрэгтэй. Бид нар тэлхэд бэлэн байх хэрэгтэй. Бид нар сүнсний хувьд ч гэсэн авахд бэлэн байх хэрэгтэй. Гүн байх хэрэгтэй бас сүнс үнэхээр өргөн байх хэрэгтэй. Маш том тав бэлдэх юм бол маш ихээр тутагнаа гэсэн үг байхгүй. Бид нар найранд очихдаа яадаг. Өглөөнөөс ахуулаад идээд байдгүй үсттэй. Яа, өнөөдөр тэднийд очиж найранд нөрөгцсөн. Юу ч хийдэггүй. Сайхан сайж байгаа. Тэгээ очиад би болж бол бүх юмнаас нийтнэ гэж бид нар өөрийгөө сайдаг үсттэй. Хоёрт нь за би түрүү ярьсан. Урилга бүр ажилгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй юм аа. Ганцхан удаа өгөгддөг урилга гэж байна. Ганцхан удаа олддог боломж гэж байна. Бид нар сая сургалтанд сууж байхад нэг айгүй нийттэй юм ярьсан байхгүй. Тэр юу ярьсан бэ гэхээр нэг эрэгтэй хүн ингэж асуусан байна л да. Тэр хичээл зааж байгаа багшаас. Үе танд ингээд одоо миний үеийн одоо эмэгтэй байна уу? Би одоо гэрлээгүй явсараад оройтчихжээ. Гэсэн чинь тэр хичээл зааж исэн багш маань болохоор та буруу өнгөөр ярьж байна. Яагаад гэвэл та залуу байхад бурхан таны өмнө боломжуудаа чинь тавьж ирсэн. Харин та түүний боломжинд хариулахдаа надад энэ хэрэггүй. Би та нартай таныг боломжтой хүүхнэр яадаг гэж бодож ирсэн учраас та боломжоо гүйсэн. Одоо танд боломж олдохгүй. Ийм сонирхолтой. Тэгэхээр одоо бол одоо бандан тасалдсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар урилга болгон дандаа давтагддаг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Сургалт болгон дандаа давтагддаг биш. Бид нар тэгвэл яг эзэн хооллож байгаа газрыг олох хэрэгтэй болж байна. Тэр газрыг олох юм бол бид нар тэндээс идэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэр урилгыг нь авах хэрэгтэй бол. Бас урилга болгоныг авах хэрэггүй байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт өгөгддөг цаг боломж гэдэг зүйлийг бид нар ээдээ айгүй соргог байж нүд дам минь нээлттэй байхгүй бол бид нар алдах боломжтой. Урилга бол үнэхээр өөр байдаг гэдэг бидний сэтгэлгээ өөрчлөх ёстой юм аа. Гуравт нь бидний түүнд хариулж байгаа хариулт. Тэр биднэр лөө ярьж эхлэхэд, тэр биднийг уурж эхлэхэд бидний түүнд хариулж байгаа хариулт нь аль хэдийн бидний зүрхний хандлагыг шалгацсан байж байдаг. Бидний зүрхний хандлагыг шалгасан байдаг. Бүх шалтгаан бурханы миний амьдралд эзэлдэг байр суурийг тодорхойлж өгдөг гэсэн. Тэгэхээр бид нар энүүгээрээ бурхан өнөөдөр миний амьдралд хэддүгээрт яваад бид нар мэдэх боломжтой. Гуравдугаарт нь шалтгаанууд бүгд бурхан эзний эзлэх байр суурийг харуулдаг. Энэ бол үнэхээр аюул онцгой зүйл л дээ. Бурхан өнөөдөр миний хувьд хэддүгээрт нь байдгийг. Би үнэхээр түүнийг амь амьдрал шиг хайрладаг юм уу? Нэг удаа би хэдэн жилийн өмнө 2-3 жилийн өмнө хаа бизнес сургалт ажиллаж байхдаа би нэг банкнд очсон байхгүй. Тэгээ банкнд очичоод мөнгө авах гал хүлээгээ зогсож байсан чинь яг миний урталд байдаг залуу карт гаргаж ирээд
Тэр даруй 2 сая төгрөгчүүд ингээд тоолоод авсан. Тэгээ би манай монголчууд нар ямар баян болоо вэ гэж бодож байсан. Надад нэг иштэл санагдсан байхгүй. Тэрнээс мэх эзэн би таны үгийг шижир алтнаас ч илүү хүсэмжилж ингээд нэг тийм дуулал нам дээр ишэл гэж. Тэр гинт орж би гинт гайхсан байхгүй. Би гэхдээ бурхны үгийг одоо шижир алтнаар олж харуул одоо яах юм бол ямар сайн тэр хэмжээнд хүртэл би хайрлтгүй нандгандгүй хүн одоо шижир алт гаргаж ирээд тий одоо бурхны үгээр чи салийг би одоо ер нь ямар байх болоо айгуу сонирхолтой байхгүй юм би л авдаг амна алтын гихтэй гол нь биш зүгээр л бид нар хаяа өөртөө сорж бодох хэрэгтэй ч байдаг юм шиг нэрэл бид нар тэгдэг үстэй би таныг алт мөнгөөрч салахгүй яасан ийснээр салахгүй гэсэн мөртөө би салдаг ш Бангл тийм учраас бурхан Израилийг чи бол адгийн янхан юмтай яг адилхан гэж хэлсэн боо. Амар. Тэгэхээр бид нар шалтгаан хэлэх бүрдээ эцсийн бүлэг тэр миний амьдралд хэддгээр дордог вэ гэдгийг хариулж байна гэсэн үг. Түнд өөрт нь. Та бол тийм чухал эсвэл та тийм нэг чухал биш. Дөрөвдүгээрт бурханд амин чухал байдаг бүх зүйл бидэнд амин чухал байх ёстой. Бурхны нандагдаг бүхэн миний нандагнал байх ёстой. Бурхны эрхмэлдэг бүхэн миний эрхмэлдэг зүйл болох ёстой. Яа би сургаалт бүгсээр хэлсэн байдаг тийм ээ. Хоёр хүн санаа нийлэхгүй бол яаж хамтарлах юм бэ? Боломжгүй гэж. Элчнэр захиагаа эхлэх болгондоо бас төгсгөх болгондоо Бурхны амар тайван эзэн Есүс Христийн нэгүсэл та нартай хамт байх болтугай гэдэг. Эхлэхдээ ч дуусгахтаа ч. Амар тайван бол миний түнтэй санаа нийлсэн 100% санаа нийлж. Эсвэл миний хүмүүстэй санаа нийлж байгаа. Тэр чинь амар тайван. Би бурхантай амар тайван амьдрна гэдэг чинь би түүнтэй бүтэн санаа нийлэх дотор амьдрна гэсэн. Түүний хэлж байгаа бүхэнд би заа гэдэг. Түүний хэлж байгаа бүхэнд би үнэхээр хүсэлтэйгээр тэмүүлэлтэйгээр заа гэж хариулдаг. Бүтэн санаа нийлэх байх ёстой байхгүй. Ингэж бид нар бурхнаас амар тайван. Бид нар амар тайван яагаад авдаггүй? Яагаад бид нар өөрсдөнтэй маргадаг учраас. Та нар Малах намыг уншаад үзээрэй. Бурхныг үл хүнддэг амар тайвнаар гээсэн хүмүүсийн тухай бурхан ярьдаг. Малах нам тэр чигтээ. Би та нарт өргөлчин таалагдахгүй байна гэхэд та нар өөдөөс яахаараа таалагддгүй гэдэг. Та нарын өргөл муу байна гэхээр та нар өөдөөс яач чадгаа ингэдэг. Малах намыг уншаад үзээрэй. Ямар ч санаа нийлэлт байхгүй учраас амар тайван бидний амьдралаас арилах боломжтой. Амар тайван гэдэг бол зүгээр нэг санаа зовхгүй байх ерөөсөө биш ш. Санаа зовхгүй байх арга байна уу юу? Айгуу хэцүү ш одоо бол. Гэтэ тэр санаа зовнилыг яриаггүй байхгүй юу? Би түүнтэй санаа нийлж яхад ямар ч санаа зовнил сарних боломжтой байгаа байхгүй юу? Түүнээс огт санаа зовдгүй амьдрыг дэвааж талаач мөнхөө устгалаач ш. Би ч гэсэн өнөөдөр санаа зовж л байсан хичээл зааж явах та. Тэгээд манай хүн өчигдөр гүйж явж толгойгоо халтсан байхгүй ч болно. Одоо би байхгүй яана одоо нөгөө ихчийн нүдийг хариулж байгаа бас нарсчих хэдэ ингэж хэл. Санаа зовж орж ирдэг. Зүгээр тэрнтэй тэрвэртэй тэртээ дэв сонин. Харин бид нар түүнтэй санаа нийлэхэд түүнтэй нэг санаан дотор амьдрахад түүний эрхэм юм миний хувьд эрхэм. Түүний нандин миний хувьд амар нандин. Онцгой. Онцгойнхаа өрөөнд та хүн болгоныг оруулаад гитүүлээд ийдүүтэй яг адилхан. Бид нар тэгж хэлэх юм бидний амьдралд амар тайван нутгалж эхэлдэг. Ямар ч санаа зовнилууд сарниж эхэлдэг. Яагаад л бид үүнтэй нэг санаан дотор. Тэгээд Есүс Христийн нэгүсэл та нарт өгдөх болтугай гэж. Бүх зүйлийг хийх хүч чадвар та нарт өгдөх болтугай. Их сонирхолтой юм шиг байдаг юм аа. 1-р Коринтын 10 дээр идэг шиг санаж байна. Сорилт нь гарах арга замтайгаа өгдсөн байдаг гэж. Бид нар сая сургалтанд сууж байгаа бүр тархин дундуур цохиод байсан шүү. Тийм үг гэсэн байх хэрэг сорилтыг гарах гарцтай биднэрт өгнө гэдэг нь бид нар болохоор одоо асуудалд орлоо шүү дээ тийм ээ. Тэр асуудлынхаа хариуг хайгаад гэж. Тэр тухай яриаг байгаа байхгүй. Чамд бэрхшээл өгөгддөг. Гэхдээ чиний дотор бэрхшээлийг давах хүч нь бас өгөгдсөн байдаг тухай ярьсан байгаа байхгүй. Бид нар бэрхшээл дотор орохоор тэр хүч надад байгаа гэж мэддэггүй учраас бид нар долгионо буруу тааруулаад энэ бэрхшээлээс ингээд энэтэй уулзаад тэрнтэй уулзаад энээс энийг аваад тэрнээс тэрэнд өгөөд ингээд гарчих юм байна гэж өөр долгион хайгаа яваад. Харин ямар ч бэрхшээлд орсон бурхан чамд тэрийг давах хүчийг нэм суулгацсан учраас чи тэрийг давж л таараа. Давахгүй байх гэж юусоо байхгүй. Гэж тэр ишлээс хэлсэн байгаа байхгүй. Тийм учраас бидний бурхан сайн бурхан байна. Та ямар ч асуудалд орсон. Юунд ч орсон. Тэр хүч таны дотор өгсөн. Яг л бурхан хэмжээнээс хэтэрж биднийг сорддоггүй юм аа гэж. Тэр надад даахгүй ачаа хязгаарч өгөхгүй байгаа.